Лайвын үзэж байгаа хүмүүсийн юу нь энд харагдгаа байсан юм шиг байна тий. Тийм ээ энэ доор нь бол гарч байна. За бүгдэнд нь орой минь тэгээд өнөөдрийн лайв маань маргааш эхлэх англи хэлний дүрмийн тий хэлцүүн дүрмийн 1 сарын цогц сургалтын талаар юм лайв байгаа. Тэгэхээр дүрмийн мэдлэгээ англи хэлний дүрмийг тий одоо юугаар зүйрлэх юм бол машинаар зүйрлэх юм бол бид нар одоо уламжлалт аргаар бол англи хэлний дүрмийг яаж сурдаг вэ гэхээр зорилтт газар руугаа буюу амар мундаг англи хэлтэй болох тэр газар руу явхад автобусан сууж явдаг. Уламжлалт аргаар бол за манай минималист аргаар бол яг гэхээр хурдны замаар хурдны машинтаа тий одоо явахыг минималист арга гэдэг байгаа. Тэгэхээр очих газар нь адилхан. Тэгээд ялгаа нь бол юу вэ гэхээр жирийн одоо та нар ч гэсэн би дааж англи хэлний дүрм сурж байгаа арга бол угаасаа уламжлалт арга байгаа ерөөсөө дийлэнх нь тий. Тэгэхээр энэ хоёрын аль нь илүү хурдан явах вэ? Тий автобусаар сууж явах. За хурдны замаар хурдны машинтаа явах хоёр тий энэ бол мэдээж зүйрлэшгүй харьцуулшгүй. Тэгэхээр дийлэнх хүмүүс бол англи хэлний дүрмийг бол магадгүй нэгээс дээш жил үзсэн байгаа тий. За хүн болгоо харилцан адилгүй дийлэнхтэй дунджаар бол бараг 5-аас 10-20 жил англи хэлний дүрм үзэж байгаа ах шүү. Тий. Монголд бол тий англи хэлийг үзнэ гэхээр л дүрм гэж ойлгодог шүү дээ тий. Тэгэхээр дүрмийн мэдлэг англи хэлний дүрмийг бүр цогцоор нь бүрэн ойлгоход 1 сар л хэрэгтэй. Дүрм сурахад 1 сараас илүү сурах гэдэг нь яг бүрэн ойлгох тий. Тэгээд мэдээж одоо дүрмээ бүрэн хэрэгжилж сурахад цаашаа практис датлах юм штэ тий. Эхлээд маш сайн ойлгож авах тэр бүрэн мэдлэгийг олж авахд 1 сараас илүү хугацааг зарцуулна гэдэг бол үнэхээр харамсалтай. Тэгэхээр дүрм бол англи хэл сурахын нэг жижигхэн хэсэг шүү дээ тий. Тэгэхээр энэ жижиг хэсгийг гэсэн нэг бүрэн мэдлэгтэй, бүрэн ойлголттой, хэрэгжилж чаддаг практик, сонирхолтой аргаар ингээд сурах боломжийг бид энэ 1 сарын минималист сургалтаар олгож байгаа. Тий. За энэ бол Монголд явж байгаа цорын ганц англи хэлний дүрмийг одоо минималист буюу энэ хамгийн чухал зүйлүүдэд богино хугацаанд одоо сурах ийм арга барилыг олгодог. Сургалт яг маргааш эхлэж байгаа. Тэгэхээр та нар англи хэл сурах байгаа хүн бүх үеийн сургалтанд заавал сурах ёстой гэж бодож байна. Тэгээд ер нь англи хэлийг сурахдаа дийлэнх хүмүүс өөрийнхөө бодлоор сурдаг шүү дээ тий. Одоо нөгөө нэг яг практик амьдралтай зүйрлэх юм бол одоо хүн хүүхдтэй болоод юу яадаг шиг шин зүйл, цоо шин зүйл тэгээ явцдаа ингээд суралцдаг шиг англи хэлийг бас яг тэрүүн шиг ойлгодог тий. Тэрүүн шиг ойлгодог ч яг англи хэлийг болохоор бас яг тэр хандлагаараа ханддаг. Тэгээ англи хэлийг бол баг хүн болгон тий өөрөөхөөрөө сурчхад чадна гэж ойлгодог. Харамсалтай нь бодит байдал бол тийм биш тий. Англи хэл гэдэг бол өөрөө ийм одоо хэл шинжлэлийн юм салбар, шинжлэх ухаан тий. Тэгэхээр мэдээж энэ цогц ойлголтыг та нар хамгийн богино хугацаанд тэр хурдны замаар, хурдны машинаар хурдан явах арга бол ерөөсөө яг мэрэгжлийн одоо өндөр ур чадвартай багшийн олон жилийн судалгааны үндэслэлтэй хөтөлбөрөөр сурах бол хамгийн ухаалаг бөгөөд хамгийн богино хугацааны мэдлэг олж авах арга. Тэгэхээр одоо хүртэл дүрмээ ойлгоогүй тий 5-10 жил англи хэл үзчихэд одоо хүртэл дүрм хэцүү санагддаг. Одоо хүртэл дүрмээ ойлгоогүй ийм хүмүүсээ үл энэ сургалтанд заавал сураарай. Тэгээ сарын дараа та бүр идэхийн аргагүй өөртөө тий ямар их буруу ойлголтууд тий таны тэр бодлоор сурдаг тэр арга чинь бодит байдалтай ерөөсөө нийцдэггүй. Тийм учраас танд өнгөрсөн 5 жил 1 жилийн хугацаанд үр дүн авчираагүй. Үр дүнтэй арга бол сурсны дараа 1 сарын одоо дараа танд аль хэдийн үр дүн авчрах ёстой. Тэ? Тэгэхээр бид нар бол өөрсдөө дандаа хуурдаг. Одоо энэ нөгөө
англи хэлний дүрмийг одоо тэ 5 жил үзэх ёстой юм шиг ингээл нухаал идэг, махраал идэг ямар ч үр дүн гарахгүй англи хэлчихгүй тэ дээрэс нь баахан ингээд аа, мөрөөдөд хідэн одоо хугацааг ингээд өнгөрөөцсөн байдаг. Тэгэхээр энэ дүрмийн сургалт маань ерөнхийдөө бол англи хэлний суурьтай хүмүүст зориулсан. Тэ суурьтай гэдэг нь одоо нэг магадгүй нэг дүрмийг бол нэлээд бол гайгүй эхнээс нь бол баг зэрэг судалсан. Тийм хүмүүст зориулсан сургалт байгаа. Тэгээ хилцүүн зөвхөн дүрмийг ярьдаг. Өөрөөр хэлбэл англи хэлний хилцүүн дүрм гэж юу вэ гэдэг бүр том систем тэр цогцоор нь үздэг. Ийм цогц сургалт хаанч байдгүй. Цогцоор нь ойлгоцсон байхад маш амархан. Дүрм бол маш амархан энгийн юм байна гэдгийг илүү гоё практикт юм байна, гоё сонирхолтой юм байна гэдгийг та нар мэдчих авах энэ сургалтаар. Тэгж мэдчих авах нь бол дамжиггүй, тэ? Тэгэхээр дүрмийг ингээл нэг амар уйтгартай ингээл ойлгодгүй юм шиг л ингээл яваал идэг штэ. Гүү штэ. Яг бид нар яагаад аливаа зүйл хэцүү юм шиг санагддаг вэ гэхээр огт мэдэхгүй ойлгохгүй учраас хэцүү санагддаг. Ойлгоцсны дараа тэрэн шиг амархан юм байдгүй штэ. Тэ? Тэгэхээр магадгүй энэ 1 сарын сургалтаар бол англи хэлний хилцүүн дүрмийн энэ мэдлэгээ одоо бүрэн цэгцэлж авах, системд оруулж авах ийм одоо ухаалаг сургалт байгаа. Тэгээд 1 сарын хугацаанд нийт 23 удаагийн хичээл ердөө 50 мянга. Энэ сургалтаа би баг үн төлбөргүй өгдөг гэж боддог. Тэгээ одоо үеийн ханшаар бол одоо бүх одоо тэ хоол хүнснээс ахуулаад барилга байшин барьдаг материал гэл ингээл бүх юм үн баг маш өндөр үнэтэй тий ингээ хэд дахин ч юм уу нилээд хуваар ингээ өссөн байхад ганц манай сургалт л өсөөгүй гадуур дундаж сургалтууд бол нэг 200 мянга байгаа штэ тий 300 мянга тэрнтэй харьцуулахад бол дундаж сургалтаа бол мэдээж харьцуулшгүй сургалт тэгсэн мөртлөө 50 мянга тий тэгээ ер нь бол би сурчлагаа нэг шаардлагагүй сургалт гэж боддог тий одоо энэ дөрмийн сургалтын брэнд сургалт суурьгүй анхан шат суурьтай анхан шат ер нь манай бүх сургалтууд бол энэ минималист арга барилаар явагддаг Монголд явж байгаа цорын ганц сургалт байгаа. Тэгээ одоо үед бол 19-р зууны нөгөө дүрм сурдаг арга барилаа л одоо нөгөө автобусанд суугаад замаараа төөрөө явцдаг. Нөгөө нэг говьд нэг тал газар замаа мэдхгүй төөрдөг штэ. Яг тэр шиг төөрдөг байхгүй юу? Тэгэл нэг дүрмийн ном ухаал нөгөө grammar and use гээл те тэрийг эхнээс нь ахуулаа сүлийн хуудас хүртэл ингээл тест бөглөөл ингээл те тэгэнгүүтээ 100 авангуудаа би лаг англи хэлтэй гэд энэ дүрээ явж итэл тэ нэг Америк хүн гараад ирсэн чи ярьж чадахгүй ингээл нөгөө нэг жоохон онгоо болдог тий тэгэхээр ийм төвшний англи хэлнээс салахын тулд та мэдээж энэ англи хэл сурахын бас нэг маш чухал хэсэг болох энэ дүрмийн сургалтанд заавал суугаарай гэж зөвлөх байна. Тэгээ дүрм гэхээр айгаа уйтгартай ер нь аливаа дүрм журм нэг уйтгартай ч юм шиг санагддаг тий энэ бол тийм биш маш сонирхолтой. Дүрмийг бол маш шинэ өнцгөөс, цоо шинэ өнцгөөс харах ийм боломжийг та бүхэнд олгож байгаа. Ийм одоо сургалт байгаа. Сард 1 удаа эсэлт авдаг. Тэгээ энэ сарын эсэлтээс хоцорч байгаа бол дараа дахиад одоо бүтэн сар хүлээх хэрэг гарч байна те. Тэгэхээр 100-аас өмнө нэг сайхан дүрмээ нэг цэгцлээ аавна гэдэг чинь маш том ажил шүү дээ те. Бид нар магадгүй өнгөрсөн 5-аас 10 20 жилийн хугацаанд хийж чадаагүй маань 1 сарын дотор одоо бүрэн цэгцэлт системд оруулж мэдлэгээ ингэ цэгцэлж аавна гэдэг бол тэгээд ийм хямдхан тэгээд дээрэс нь онлайнаар хүссэн газараасаа хүссэн цагтаа маргааш өглөө хичээл бол 7 хоногийн 5 өдөр өглөө 8-аас 9-ийн хооронд явагддаг. Тэгэхээр өглөө заавал 8 цагт ингээд нүдээ нухаад шомбоогоо суужиг гэсэн үг биш. Магадгүй ажил нь тийм эрт явдггүй хүмүүс байж болно шүү дээ. Өглөө босох дургу 10 жилийн хүүхч байж болно шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд бол яг нь ер нь бол 10-аас дээш насны. Тэгээ суурьтай тий шалгалт өгөх гэж байгаа хүүхдүүдийн хувьд бол шалгалт өгөх гэж байгаа суул зүгээр шүү. IELTS, TOEFL, AISH тий насан туршидтэй явж гисэн. Тэргүү шалгалт өгөх шаардлагагүй бол 10-аас
дээш насны хүүхдүүд бол манад илүү гоё сургалтууд байгаа. Энэ бол яагаад вэ гэхээр зөвхөн дүрм дээр төвлөрсөн. Тийм тэгэхээр насан туршид бол бүгд сууж үзэх хэрэгтэй. Тэгээ хүүхдийн тухайд бол шалгалт өгч байгаа 10-аас дээш насны тий ийм сурагчд бол сурж болно. Тийм. Тэгээд хүссэн газраасаа гэдэг чинь одоо орон нутгтээ баян үлгээд хинти тий одоо юу гэдгийг хөдөө орон нутаг гээл ингээл алслагдсан газар гээл юмнаас хоцорж болохгүй шүү дээ. Одоо бол бүрэн дэлхийн ертөнц ингээд нээлттэй байна. Та нарт хөдөө амьдэрсэн ч бараг те хаанаас ч ингээд хотынхонтой яг адилхан мэдээлэл авах боломж байна. Түүнээс гадна гадаад сурч амьдарч байгаа монголчууд англи хэлний дөрмийн гадаад сургалтууд ч гэсэн угаасаа уламжлал сургалтууд л байдаг. Нэг мөө сурагчгээс л явдаг те нэг сурагчгээс явдаг. Явцсан аймаар удаан тэгээд ийм гоё нэр цогц мэдлэг те тэгээ богино хугацаанд ингэж олж авах боломж бол байхгүй. Тэгэхээр бас ингээ Монголд байгаа ийм сургалтаа та нар бас хамрагдаад ингээ англи хэлний дүрм гэж юу юм те сонирхолтой үсттэй англи хэл судалж байгаа хүмүүсээ тэгээ англи хэл сурах юм бас нэг чухал хэсэг байна шүү дээ те энэний тухай маш гоё цогц ойлголтыг дахиж нэг хүн амьтнаас асуугаад байхааргүй ийм одоо цогц ийм ойлголтыг маш гоё системтэй олж авах ийм сургалт байгаа. Тэгэхээр 4 сарын 25 буюу маргааш өглөө 8 цагт эхэлнэ. За өглөө амжихгүй болвол биелэлээ те хадгалагдана. Та орой үзэж болно. Тэгээ одоо үед бол альва юмд баригдаж за тэр тусмаа Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүс бол түгжрэл дунд одоо те явж ингэж нэг 2 цагийн сургалтанд суух гэж явна гэдэг бол айгүй харамсалтай. Тэгээ цаг тэгээ энэ сургалт маань тэр ч утгаараа цаг мөнгөний асар хэмнэлттэй ирч хүчийг бас маш хэмнэн. Тэгээд дүрм сурах гэж ингээд нэрвэ барж захаар ойлгохгүй ингээд толгой эргэж суухаар нэг ч ихсэн асуудлаа шийдэд авчих гэдэг шүү дээ тий. Англи хэлний дүрм гэдэг асуудлыг бүрэн шийдчихтэй. За тэгээд энэ чинь хүний амьдрал чинь баялаг юм чинь өөр зөндөө юм байгаа үстэй тий. Тийм. Тэгэхээр энэ дүрмийг бол богино хугацаанд цогцоор ингээд шийдэх сургалт бол энэ сургалт байна. Тэгээд та бүхэн яг одоо бүртгүүлж болно. Өнөөдөр 23 цаг хүртэл бүртгүүлээ явуулна. Та бүхэн тэгэхээр амж бүртгүүлээрэй. За би сургалтаа бол ерөнхийдөө бол танилцууллаа. Агуулгын хувьд юу болох вэ гэхээр мэдээж дүрм гэж юу юм те. За үг зүй, өгүүлбэр зүй, үйл үгийн цагууд. За энэ гурыг л дүрм гэдэг юм тий. Тэгээд энэ маань одоо юмыг чөлөөтөө уншиж орчуулж сурахад бол маш чухал үүрэгтэй. Дүрмийн мэдлэгтэй саяны хэлсэн. Энд 3 агуулгыг дэлгэрүүлээд тус нь маш сайхан жишээтэй хэрэглээтэй ингээд үздэг. Даалгаврууд өгөгдөөд ингээ хийгдээ явдаг. Ийм сургалт байгаа. За товчхонтой юм байна. Тэгээд та бүхэн бас асуулт байвал би ганц хоёр асуултанд хариулъя. Тэгээ ганц хоёр ч яг хэр юу байна те. Анхан шат хизээ эхлэх байж юм. Нанса наги анхан шат штэ. Анхан шат суурьтай болон суурьгүй анхан шат байгаа штэ. Тийм, суурьтай болон суурьгүй. Тэгэхээр та яг аль шатны юм бол тэгээ манай вебсайт бас байдаг. Тэгээ вебсайт маш гоё мэдээлэлтэй шүү дээ. Уг нь энэ сургалтын талаар бүх мэдээлэл байгаа. Цаг, хугацаа, за яаж явдаг энэ тэргээ те. Энэ хөтөлбөр ерөнхий тойм хөтөлбөр энэ төр байдаг. Вебсайтынхаа мэдээллийг би бас энэ лайвын дараа дээр нь ингээд оруулчих. Та бүхэн бас ингээд ороод үзээрэй. Тийм. Тэгэхээр яг аль нь юм болоо те суурьтай юм болоо юуны болоо гэсэн мэдэхгүй байна. За айгүй олон комент ороод ирсэн ба шүү дээ. Хэдэн цаг орох уу гэж юм те. Нэг удаа 60 минут. Тэр бол нэг хацаал хөтөлгүй те. Ямар багш ямар хөтөлбөр орох уу гэж асуух чинь амар чухал асуулт байхгүй. Зүүмээр зүүм бишээ 50,000-аар Zoom одоо Zoom-ээр хичээл тий Facebook хаалтаг группээр явагддаг. Тийм сургалт Facebook хаалтаг группээр. Та нар ингээд айгүй амар штэ тусдаа ингээл Zoom гээл ингээл нээхгүй
Facebook рүүгээ ороод ерөөсөө найзуудынхаа юуг ухацах хоорондоо л хичээлээ үзчихнэ гэсэн үг байхгүй юу те. Тэгээ манайхан ч бүгд л Facebook үздэг юм чинь. Тэгээ хичээл бол яг одоо энэ лайв яаж явагдаж байна? Яг энэ хэлбэрээр явагдана. Олон төрлийн аппликейшн, Zoom гэсэн юм тэнд суулгахгүй Facebook дээр л хүмүүс тэ хаалттай юм тусгай группт ингээ явагддаг. Тийм. За би өөрийгөө аль шатны. За би ингээ маш товчхон ягаад тий нэлээд олон коммент орж ирсэн байна. Би энэ доороос эхлээд сая нөгөө нэг энэ уул нь хамгийн эхэлж үтснээс нь эхлэмээр ах юм. За орой минь. За хин хамгийн эхэлж орж ирсэн хүмүүс байна. За яа идрээ марлахоо тунгалаг. Сайн байна уу? Тий танхимын сургалтаа явах байгаа ойр тий. Орой минь дагшаа гэж байна. Сайн уу? Нараа сайн уу? Дараа сарын минималист сургалт хизээ болох бай. Минималист олон төрлийн сургалт байгаа. Тэгээ яг 4-ийн минималист сургалт нь дараа сарын. За энэ ч одоо 25-нд эхэлж байгаа гэдэг чинь дараа сарынх нь 5 сарын 25-нд байгаа. Тэгээ 26-нд ч байна тэр хавцаа. Аха. Тий. За би сууна гэж байна. За суугаарай. 4-ийн суурьгүй болвол Батминд очироо 4-ийн суурьгүй зүгээр англи хэлний суурьтай бол болно шүү дээ. Тий, англи хэлний суурьтай бол болно шүү. Заавал 4 мэдэх албагүй. Тий. Англи хэлний суурьтай ерөнхийдөө ганц хоёр юм энгийн юм уншаад ойлгочдөг. Тийм болвол суурьтай бол болно. Тий. Тий, Алтан золд Уламсараа манай шав байна. Дараагийнх нь болохоор би сая хэлсэн те 5 сарын 20-нд. Ерөнхийдөө бол сар болгон сард нэг удаа хэлэлт авдаг. Тэгээд энэ хугацаа нь бол ойролцоо. Тий. 4 сурал гэж төлбөрийн хувьд үнэхээр харин тий Батминд очироод маш хямдхан төлбөртэй. Тий, золоо баярлаа. Эги баярлаа. Тий. Намайг магтсан байна. Тэр юунуудыг би уншсангүй. Тэгтээ маш их баярлалаа. За заяа. Тий 50k 50,000. Тий. За өөр ингээд явж байгаа. Би жоохон товчлоод явж штэ. Тий Баатра торгууд give me please 2 minutes. I'm not really sure what you're trying to say. Yeah. За багшаа би хин англиар Баатра торгуудын яг англиар өчсөн юугийн сайн ойлгохгүй. Тий. Give me please too many easy examples of grammar. Too many гэдэг чинь амар negative words шүү дээ. Хит олон гэж жишээ юуны жишээ ч гэх мэдгүй. Багшаа би өөрийгөө аль шатны англи хэлтэй гэдгээ мэдгүй байна. Танаа дээр төвшин тогтоох. Тий заяа төвшин тогтоох өгж болно. Тий хэрвээ суурьтай бол штэ тий. Тийм байна. Тийм болно. За тий хөтөлбөр идрээ. Хөтөлбөр болохоор яг өдөр тутмын хөтөлбөр болвол хаалтаа группт оруулсан байгаа. Тэгэхээр та төлбөрөө төлөөд тэрийг харна гэсэн үг. Ерөнхий хөтөлбөр тий ямар агуулгууд ямар мэдлэг чадвартай болж төгсгэн гэдэг бол манай вебсайтад маш дэлгэрэнгүй байгаа. Тий вебсайт линкээ би бас энэ лайвын дараа дээр ингээ оруулчихна. Та тэгэхээр тэр линкээр бас ороод үзээрэй. Тий Баатра торгол линк ирээгүй байгаа болоогүй байна уу хоцорчгүй линк та бүртгүүлсэн бол линк очно штэ. Тэгээ бүртгүүлж байгаа бол хүмүүсээ бүртгэлийн одоо мэдээллийн дагуу та бүхэн бүртгүүлэх хэрэгтэй. Тий мэдээллийн дагуу гэдэг чинь бүртгүүлсэн одоо баримтаа зургийг аваад манай пэйж руу чатаар явуулна. Тий тэгэхээр бүртгүүлчин баталгааж штэ тий мессежээрээ тэгээд танд мэдээлэл очно яаж группт орох уу энэ тэрэг. Тий. За яжаараа. 7 хоногт хэдэн удаа хэдэн цагаас гэж төл тий. 7 хоногийн би сая энэ сүүлд орж ирж байгаа сурагчдад би одоо зөвхөн лайвын асуултанд хариулж байгаа. Тий.
Яг эхийн хэсэгт нь бол сургалтынхаа талаар маш тодорхой танилцуулсан байгаа. Тэгэхээр энэ лайвыг дууссаны дараа та бас гүйлгээд үзээрэй те. Би тэгээд ерөнхийдөө бол асуултууд бол аюу давхцаадах шиг байна. Би тэгээ ерөнхийдөө ингэсгээд дуусгасан дээр бах. Тийм. Тэгэхээр яг хаа гэхээр яг энэ сургалт сонирхож байгаа хүмүүс маань яг миний эхний ярьсан агуулгыг те ингээд юу ах хэрэгтэй. Үзсэн дээр бах. Тий. За Батра торгуудыг бүртгүүлсэн бол танд чат удахгүй очно. Тий. За тий. Баштайх баярлалаа. Дараалал нь бүх хичээлэн суухыг хичээнэ. Бага хугацаанд хичээлийг өгдөг шүү. Баярлалаа. Тий. Алтан заяад олон сүрэн манай шапен маш баярлалаа. Тий, 1 сарын төлбөр 50,000 гэж байгаа. Тий, одоо манай баярлалаа Робин. Манай сургалтчаа одоо Монголд бол үнэн өсөөгөө цорын ганц юм л манай сургалт ах шиг байна дөө. Нэг ч үнэн өсөөгөө те энэ одоо гоо сайхан майхны бүтээгдэхүүнчтэй одоо ингээл нэг 3 сард нэг авдаг юм ч те ямар амар өссөн те. Тэгэхэд энэ оюундаа хөрөнгө оруулдаг энэ зүйлийг бас олон хүмүүс зөв аргаараа сураасаа гэдэг чин хүсэл байгаа учраас ерөнхийдөө бол төлбөрөө бол нэг явахгүй байгаа. Тэгээ маш олон жилийн хөдөлмөр. Тэгээд та бүхнийхээ олон жилийн замыг товчлохын тулд тий. За ерөнхийдөө би ингээ гүйлгээд үзсэн саяны асуултууд бол ерөнхийдөө бүгдийн юу яаж ах шиг байна. Тий. Хариулчих шиг боллоо. За бүртгэлийн мэдээллийг би бас оруулна. Тэгээ энэ лайв дуусны дараа лайвын дээр нь оруулна. Тэгэхээр та бүхэн ингээд дараад үзээрэй. Тий. За ерөнхийдөө ингээд дуусъя. Тэгээ бас орой олсон бэ те хүмүүсийг бас эрт амрах чахт нь одоо нэг чухал юм ярихгүй юм чинь ерөнхийдөө ингэсгээд өндөрлөе. Тэгээд сүүлд орж ирсэн хүмүүс байвал юу арай. Энийг гүйлгээд үзээрэй. Эхнээс нь аюу чухал юм агуулга үтсэн байгаа шүү те. За баярлалаа. Тэгээ анхаарал хандуулж сонссон та бүхэндээ баярлалаа. Тэгээд маргаашийн хичээлээр ерөнхийдөө бол уулзсан гэж бодож байна. Тэгээ дөрмийн мэдлэгээ 1 сарын хугацаанд цогцоор бүрэн шийдэх ийм одоо сургалт нь заавал амж бүртгүүлээрэй. Энэ бол таны цаг мөнгө өвчвчийг бол маш хэмндэг. Тэгээ англи хэл сурах, хурдны замаар, хурдны машинаар явах ийм одоо минималист сонголт шүү те. Тэгээд өөрийнхөө бас цаг мөнгөнд одоо маш хэмнэлтэй ийм ухаалаг сонголтыг хийгээрэй. Тэгээ сарын дараа та дөрмийн одоо бүрэн цогц мэдлэгтэй одоо муухан багшаас илүү одоо мэдлэгтэй болоод ингээд төгснө гэдэгт итгэлтэй. Тэгээ маргааш хичээлээр олццгаая. Тэгээд түр баяртай лайваа ингээд ерөөхдөө олон өндөрлөе. За